Хүн төрөлхтөн бид нар мах иддэг шиг гинтэл хариг аргийнхаа довтолж ирээд бидрийг юу гүйтэд унал яах вэ? Тэрвчээ мэдүүлэхийг хүсвэл дахиад боломж өгч. Нэг зүйлийг санаарай. Хүн төрөлхтөн мөхөхөөс өмнөхөн тэр үед хариг аргийнхан болон хүн төрөлхтөн гар нэлэн амьдардаг байсныг. Хүн төрөлхтөн мөхснөөс 6 сарын дараа нэгэн гөрвлийн царайд хитрхи орой сэрчлээ хэмээн босч ирнэ. Тэгснээ бүр яг хүн шиг соёл лидертэй зав. Ээж нь талх аваад яваарай ч гэж асуув. Бүр тэгснээ гадаа хөрх охин хүлээлгээд байж болохгүй шүү гэж амнаа. Нөгөө хөрх охин энэ шүү дээ. Нэг ч хүн харагдахгүй байгааг та нар бас харж байгаа байх. Манай гөрвөл өнөөдөр би дахиад холлох ээлжтэй хэмээн хэлнэ. Энэ хоёрч хамт явбал дахиад холлохоор болж байгаа юм да. Тэгсэн тэр дахиад хүн болж таарна. Нөгөөхөө асуунаа. Дахиад хэр амттай бол хэмээн гөрвөлч юу гэж гоё амттай байх вэ гэхэд гэхдээ хүмүүс дахиад иддэг байсан гэсэн гэж хэлэндээ хоёр хүн маань хариг аргийнхаа хүмүүс явлаа. Гэнтэй энэ хоёрыг яагаад худлаа дахиад болж үжилсэн бэ? 2019 он хариг аргийнхан болон хүн төрөлхтний хоорондохтой их хэлсэн. Хариг аргийнхан хувирч хүчрхэг болж чаддаг ба хүн төрөлхтөнд орхноо хэлэгдсэн. Хүмүүс хариг аргийнхны хувьд маш амттай хоол бөгөөд хүмүүс нэг нэгээрээ идүүлсэн. Ами бид хоёр энэ сургуулиас олцсон дахианы толгойн өмсгөлийг өмссөн. Учир хариг аргийнхан биднийг дахиад гэж анд орсон. Хариг аргийнхны хүнийг амтнаас царайж сэрн ялгаж чаддаг. Энэ хувийн харийн хүмүүс дахиад идтгүү байж тараад нуугдаж чадсан. Гэхдээ хүн төрөлхтөн устдаж үгүй болсон. Сүүлчийн Адам Эва хоёр юм да баг. Миний нэрийг Юта, тэр бол Ами. Би түүнтэй энэ сургуульд дээр таарсан. Одоо хариг аргийнхны сургууль болсон. Ами Ютагаас асуунаа. Хариг аргийнхаа хэзээ эндээс явах бол гэж. Юта хариулахдаа дуутахгүй баха. Цадхаар явчих байх гэж сэтгэлээ нүргэнэ. Гөрвлэн царайт найзтайгаа жижигхэн яриа өрнүүлнэ. Найз нь ч дахиад хүн идэх юмсан гэж. Гэхдээ хүмүүсийг учир зүггүй халаад идэж байгаа нь харгас хэрэг биш үү? Бас тэднийг өндрөө явахантай гэсэн. Чи юу гэж бодож байна гэж хэмээн манай гөрвөл найзаас асуув шүү. Найз нь бодож үзээгүй юм байна. Бодоод үзье гэх хооронд авраг охин чинь гарч ирээд юу ярина вэ? Хүмүүс ч бас өхөр дахиад гахаа иддэг байсан. Энд чинь ижил зүйл гэж амнаа. Манай хоёр хоорондоо өмнөх зүйлээ ярилцаад байж байхад нь гөрвөл харчнаа. Тэгээд шууд хоол өгч байхдаа та нар хүн бидтэй. Би номноос уншсан. Гэхдээ бусад хариг аргийнхаа анзаараагүй. Гэхдээ би та нарт туслая гэж хэлнэ. Ютач энэ дэрс дахиад хоолж байгаа чинь биднийг амьд байлгаж байгаа. Чи өөр яаж туслах юм бэ? Өнөөдрөөс та хоёр эндээс явах ёстой. Манай сургуульд шинэ сурагч ирж байгаа. Тэр дахиад иддэг. За тэгэхээр тэр дахиад иддэг гай энэ. Миний иддэг хоол бол дахиад гэж хэлэхэд нь нэрэл нүдэн бүлтрэндээ. Тэгээд түүнд хэлчихнэ. Манай сургууль дахиад ижээдэг гэд нөгөөх чинь шууд л би дахиад идмээр байна гэл гал зураал хүчээр шөлөөлөнгөтлөө нөгөө гурав дээр минь яваад очноо. Өдөө манай гөрвөл хэлнэ. Энэ дахиад бишээ. Энэ муур гэсэн. Тэгвэл би ч гэсэн муур идэх гэж амдаа. Энэ бас солиотой гарах ш. Зөөдөө гэж манай аамыг баригдаж. Гэтэ гөрвөл маань аамыг аварч амжнаа. За тэгэл яг энэ хоёрыг тэврээ явьчихсан. Босоо сурагчд нь хурж ирээд харчин. Тэр нь бол тэгэл манай гөрвөлийн найз нь за амдаа чи найз мөл мандаа гарын чамааг өгчгөө гэж амдаа. Тэгэл манай тоосон шинжгүй цухтааж явахдаа найз өхнийхээ цугаар бас тоосон шинжгүй яваад өнгөрөндөө. Тэгээд энэ зам зороо хэлнэ. Та хоёр уулраагүй. Тэнд миний тусалсан хүмүүс байна. Тэдэртэй уулзалт та хоёр хэсэг хугацаанд бас байж болох юм гээл. Тэгэл яг энэ зурна гэнт тэнгэрээс том нодроо гарч ирнэ. Манай гөрвөлийг бяц дараад амнаа. За энэ хэм бэ гэх юм бол хариг аргийн цагтаа айгүй аврах том бит. Би бол цагтаа хүн төрөлхтөн та нар амьдрах хэрэггүй. Яг одоо цааслуулах болно. Юута маань аамыг зүгт гэхэд нь аамыг үгүй. Чи идүүлэх гээд байж шүү те. Би чамааг орхиж чадахгүй гэж хэлнэ. Би аамыг ямар ч хүнээр хамаагүй хамгаалах ёстой. Би тэр өдөр ингэж шийдсэн. 6 сарын өмнө хүн төрөлхтөн халдлагад өртөж эхлэв. Аамын нэг хариг аргийн хүнээс асуунаа. Чи яагаад биднийг идэж байгаа юм? Гэхдээ та нар өхөр дахиад гахаа идтгүү гэж хэлэхэд нь тэгвэл чамаагч бас идвэл зүгээр юм уу гэж асуухад нь мэдхгүй гэж хэлэн ухаан алтуулнаа. Би энийг мэдхийг хүссэн. Бидний оронд би байсан бол яах байсан бол гэж үүнийг мэдэх цорынгаа зарах бол хүн болох байсан. Би аамтай ижил нөхцөлд орохын тулд Юта гэх хүний дүрд тоглосон. Би түүнээс өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг нуусан. Юта маань авраг гарынхаач аамд хэлнэ. Би чамайг том болохыг хүлээж байгаад идэх гэж байсан юм гэж худлаа хэл. Аами тэрийг харж чи сургууль дээр байсан хариг аргийн хүн байна тийм үү? Чи тэгвэл яагаад намайг амьд үлдээсэн бэ хэмээн зогтон уул руугаа гүнэ. Үүнийг чарсан Юта нулимс тослуулан нөгөө аврах цагтаа зодтолтож эхэлнэ. Энэс үл TikTok дээр бол нэлээд сэвэгцэн тулаан хэсэг. Ер нь бол зураглал мөрөл нэлээд гайгүй сайн.
За тэгээд та нар Ами амьд үлдсэн гэж бодож байна. Үгүй ээ. Ами бусад хүн төрөлхтөнтэй уулзч чадсан ч төдөөдөлгүй тэд нэр бүгд алуулсан юм. За тэгвэл ингээд дуусч байна. Тэгээд та нар яагаад тийм богинохон байгаа юм бэ гэж юу бодож магадгүй. Тэгээд та нарт хэлээд энэ 8 бол өөрөө Фужимото гэх зурлалын нэг ангин зав. Тэгээд та нартэйгээ ирсэн энэ анги нь болохоор дараач мангач гэж байхгүй, ангич гэж байхгүй, ер нь надаас үргэлжлээд нэхэд хэрэггүй. Фужимото гэх зурлал нь өөрөө анги мөрн шал өөр үйл явдалтай өөр аниме гэсэн үг. Тийм болохоор дараачихаа өмчлөх дээр бас шал өөр. Гэхдээ бүх анги нь хайгуу гоё заяа. Тэгэхээр одоо та бүхэнд 2 дугаар ангинд ирж байгаа. За нэг товцгоо нэрлэлцэх юм бол тэр нь бол багштай дурлдаг хүү заяа. Тэгвэл ингээд хөгжлөлтөд төвхөр нь орцгоо. Яг багш руугаа харахаар зүрх минь хурдан цохилдог юм бол багш минь эртний бурхадтай адилхан болохоор гээд сайхан зүрлэл байж байдаг. Тэгсэн гаднаас нэг бүбүү мөгийн авах орж ирээд нэг буундуу гаргаж авнаа. Сурагч алан хийдэгч гээд сандралтнаа. Нөгөөх чинь биш ээ. Би алан хийдэгч биш гэж аав шүү. Багш нь чи юу гэсэн юм гэхэд чи намайг мартаа юу? Мартчихсан юм уу? Хоёулаа хамт сурдаг байсан гэж авнаа өмнөх. Тэгээд энэ яагаад юм болсон бэ гэж чи нөгөө нэг энэ охин сэтгэлээ илчилсэн. Тоогоогүй мэл та. Тэрнээс бол чи намайг тоогоог болохоор одоо би боллоо л гэж аван. Би одоо чамаас өшөөг авна гэж хэлээд аван шүү. Багш нь чи надад юу ч хийсэн болно. Гэхдээ сурагчдад нь битгий гар хүргэж илтгэж байгаа юм да. Манай гол дүр сандраад босч ирнэ. Хайр төвний яах гээд байгаа юм чинь бас нэг мууч үер болсон хойно босно л доо. Босч ирээд чи одоо юу юм бэ? Гинэт гарч ирээд миний хайр төвнийг авна гинэ. Багш нь Сасаки суулдаа гэж гуйнаа. Тэгээ нэрийн Сасаки гэдэг шүү заяа. За тэгээд жоо хэлэхэд ивгүүл та дуусчихгүй дөө. За тэгээд нөгөө гой чинь миний зам дөрвөлж яагаад цадаа гарч ирд юм бэ гэд буугаа чиглүүлээд авнаа. Тэгсэн манай хүн өмнөх зүйлээ бодноо. Сасакигийн аав нь сансрын нисгэгч байж л дээ. Тэгээд заавал саран дээр очино гэж үүдээ хэлжээ. Гэхдээ сарлуу очихоос өмнө нас барсан юм. Манай хүн аавыгаа худлаа ярихгүй гэдэгт итгэн саран дээр очиж аавыгаа байгаа эсэхийг шалгана гэж найзуудтай хэлэхэд шоолдог байжээ. Тэгээд багш нь би үнэндээ бурхан гэж хэлнэ. Манай хүн битгий тоглоод бай гэнэ. Багш нь энэ чиний хэлсэн зүйлтэй адилхан зүйл. Хүн болгонд өөр гэсэн ойлголт байдаг. Гэхдээ үннийг хэлсэн ч хүмүүс энийг нийтлэг ойлголттой харьцуулдаг юм гэж хэлэндээ. Тэгэд манай хүнд үннийг ойлгуулж саран дээр очихыг чинь дэмжих болно гэж амлана. Нөгөөх чинь бууцсан байх бөгөөд манай хүн бонус юмыг барьж авнаа. Бөөдөө гайхал. Манай хүн шууд би ирээдүйг ус ирсэн гэж авнаа. Нөгөөх чинь бүр гайхал. Манай хүн худлаа мэдээж юм шиг цагтаад баригдаж 10 жил шоронд байж байгаад хичээлээ хийж Токиогийн сургуульд орж тэндээ нэг охинтой танилцаад гэр бүлтэй болно. Тийм болохоор багштай юу яаж болохгүй. Занд нь байх нэмэгтэйчүүдийг баярлуулдаг гэж хэлнэ. Бүр нөгөөх нь бүр ойлголоо гэж. Бүр итгээд байгаа юм да. 20 жилийн дараа багш нас дээр гарч Сасаки маань саран дээр очисон байна. За ингээд энэ анги маань ингээд тусч байгаа юм да. За тэгэхээр дараач анги. Энэ бол маш хөвчлөлтэй. Чамайг сэтгэлээ хилчилж байхад дэлхий сүрсэн чамаа байхгүй заа. Нойр нь л нэг юм мөртөө. За тэгвэл ингээд арилах горц. За манай голтур за одоо юу төгсгөөд итг. За одоо энэ яванаас та сэтгэлээ хэлж нэмээ шийдэж байна өнөөдөр. Тэгвэл тэ давхар бас 12 дугаар анги хөөхтэй байгаа юм л тэ. Харж авдаг хүн байвал ингээд сэтгэлээ хэлчлээ тахгүй явсан юм шиг тэ. Тэгвэл ингээд танилцуулга харцгаасан. За манай голтурыг эпик хүү гэдэг ба. За одоо нэг юурик гэх охинд сэтгэлээ хэлчлэх гэж юу нэлээ үзнэ. Тэр нь бол мань хүн бол ерэн зөөхөн нэлээ дарах хүн болохоор хэрхий яаж илэрхийлэхээ сайн мэдэхгүй бүдэлж өгнө. Тэрний бүдлэн бол татаагаа ичсэн. Тэгэхээр манай хүний хамгийн ихний алга. За юури өнөөдөр гадаа сайхан байх болохоор хоёулаа гадаа цуг алхах гэж авна да. Яг тэгсэн яг энэ хоёр багш нарт нь харж байгаа. Ипуки чи зурагчтай зөвлөлийн дараа баха. Өнөөдөр үгэлтэр гэж аав шүү. За тэгэл манай ч багшаа. Яг одоо тэр цаг нь биш гэж хэлж авнаа өдөөс. Тэгэл багш нь ч нүдэн хэлбэл энэ харц чинь шийдвэр гаргах сэрийн харц байна гэж хэлж аваад манай багш тэгээд яваад өгнө. Тэгэл ямар ч хэлсэн манай хоёр гадаа харцсан. Борооноос хорогдоод зогсчээ тийм аа. Тэгэл манай яг зориг гаргаад яг хэлэхс чинь араас нэг бүб байх гарч ирээд мөнгө өг гэж авнаа. Тэгэл манай заастаа өх мөнгө авахгүй. За одоо зүгээр өөр ховцог тайлж өглөө. Надад одоо ингэж авах цаг алга гэл. Буцаал юур дээр очиод хэлэх гэж оролдноо. За тэгэл чи ард нь гэд нэг гэрэл гэлбал хариг юм буугаад өрөөд ирчихсэн. Тэгснэ дахиад мөрнөөс нь татчихвал би дэлхийг сүрүүлэх гэсэн юм л да гэж авд юм да. Тэгэл манай надад тех цаг алга гэж авнаа гэсэн. Тэгс чи юур маань дэлхий устж хүн болгох хүстэй гэж хэлэнгүүт манай бүр тоосч шинж. Хүнд хэлэхгүй л болохгүй гэж байдгийг. Би одоо яг энэ мөцөд хайр айлчлах болно гэл яг дотроо бодоол байж исэн гэж бодож байсан юм л та би ч гэсэн бас. Тэгсэн нөгөөдг нь бас бөөндөө сонсцноо. Тэгээд нөгөө хараа гараг юм болохоор дэлхийг устгахаа болцсон заяа. Өөр их нэртэй очиж хэлнэ. Тэнд заа нэг хоёр хүнийг хараад залуу насаад орсаа тэгээд. За ингээд инхүү энэ анги маань ингээд тусч байгаа юм да. За тэгэхээр энэ удаагийн ярих анги нь болохоор үүртэй харагддаг нэртэй заяа.
Яг хоо ийм нэргүүлт яг хоо би л юм нэрвэгцэн. Тэгэхээр шууд арим руу гарч. Нэг охин хаалц мөтөлж тоглож байх бөгөөд ээж нь одоо тэсэхгүй гинэ. Нөхөр чи юу ирээд байгаа юм бэ? Бидний хүүхэдчүүдээ гэхэд учир нь үнэхэр сэжгэн байна гэж. Энийг ч сонссон охин аалзалж болохгүй бол өөр хорхоалж болно үсттэй гэхэд нь ээж нь тэсэлгүй зодож гарнаа. Зодож охин мухар дийнхүү бодноо. Аав ээж бүгд уучлалахгүйсэн ч яагаад уучлалдаг юм бол хэмээн бодож аль хэдийн 10 жил өнгөрчээ. Би бол алуурчин Шикаго гиндэ. Дэлхийн номер 1 алуурчин шүү. Ямар ч хүнийг 10 сая талж өгнө гиндэ. Захиалагч залууч жоохон байх шүү дээ. Нотлогоо гингүүд манай охин 4 харуулынх нь баруун нүднүүдийн өгнө. За тэгэл гол ажилд орё. Хорох хүсэлт 100 саяг өгье гин. Намайг хороогоод өг гэж хэлэндээ шууд л хутга шидэл араас нь шатгоноор болгоор за дамнаа. Тэгсэн ч үгсэнгүй. Яагаад гэхдээ би цус орогч болохоор гиндэ. Цус орогч авидартай байлаа шүү. Баг зэрэг өвдлөө. Гэхдээ манай хүч уучлаарай гэхэд зүгээрээ уучлая гин. Яагаад алуулмаар байсан бэ гэхэд би 3500 жил амьдэрсэн. Сонирхолтой гэсэн бүх зүйлийг хийсэн. Тиймээс үхмээр байна гэх хэмжээнд өдөж байна. Гэхдээ би үхсгүй учраас үхэж чадахгүй. Та ч өрөвдөлтөө юм аа үхэж чадахгүй. Энэ орчлоо үнэхээр давчуу байгаа зү. Гэхдээ чи ч бас надтай адилхан өрөвдөлтөө юм хэмээн хэлж тэр үгийг шивээрөө бодон хэвтнэ. Адилхан өрөвдөлтөө. Гэхдээ тэр намайг уучлая гэсэн. Үг нь их л гүн орчтэй. Бас намайг аав ээж бүгд уучлаж байгаагүй. Надтай адилхан хэмээн хэлсэн. Амьдралд нь анх удаа хинэгээ намайг хүлийн зөвшөөрлөө. Цус сорох залууг бодоход идэл. Яагаад цээж минь ингэж хөвдөн вэ хэмээн. Манай шивээрөө гол шалтгааныг асуухаар буцаж нөгөө цус сорогч дээр очихоор болно. Энд чинь бол дурлаа шүү дээ. Та нар дурлж үзнэ. Би л өвц. Үнэхээр хэцүү шүү. Шивээрөөж асуунаа. Та надаас урт насалж байгаа үстэй. Цээж тавьчтаж хоолж идэх дур хөсөлгүй оройнтож чадахгүй байна гэж хэлэхэд нь тоосон шинжүү ханаа төрчтэй. Эмлэг явгээд хэлээд авнаа. Өөдөж өглөө хэмээн бацаар зургт үзгэр болно. Тэгсэн манай хүн нэрэл алуурчин байж эмнэлэгт очсон. Мэдээж л алуурчин цагдаа барих нь ойлгомжтой шүү дээ. Чигээрөө хэлнэ. Дурхтаар бүр энэ ханаад биш дурлал гинэ гэд. Энийг үзэж байсан цус сорогч үхтлээ энэж аваад сонирхолтой юм. Тэм хүн байдаг билүү? 400 жил энийг өгөө юм байна. Гэт түнтэй уулзахаар очноо. Тэгсэн манай охин яг үхэхийн дагуур цус сорогч асуунаа. Чи үхэх юм уу гэхэд нь та харин бити үхээрээ. Би тэнд хайртай л болохоор зөвхөн би ална гэж амнаа. Бүр яг яадаг ч хайр дурлал болоод байгаа. Цус сорогч залууч бас л энийгэд замтай байвал сонирхолтой юм байна. Чамайг цус сорогч болгоод өгье. За ингээд шууд 200 жилийн дараа. Манай хоёроо сайхан төрсөн өдөр тэмдэглээл. Үнэхээр боломжгүй хамтгүй тоортой нийтэл энийгэл манай охинч бити идэлтэй дахиад л алтчлаа гэхэд нь юу юм бэ хамт идэ. Үнэхээр хамтгүй шүү гэж хэлээд дуусчихин да. За энэ бол миний хамгийн дуртай анги. Та нарт хамгийн дуртай анги бас коммент хэсгүүлдээгээрэй за. Тэгвэл одоо дараачих анги руу орцгоё. Чи хэрвээ чи за нэг азар найз өгтөө байж таараа зөв. Ингээ нэг өдрөөс хэрэг чинь эмхтэй болж ер нь яах вэ? Тэгвэл одоо энэ нэмийг тийм зөв. Эмхтэй болж зэрэг хөвч. Манай гол дуруу өглөөс ирээд толин дөрөөгөө хартал охин болчихсон байна. За тэгвэл эмчтэр очил асуусан чинь энийг одоо охин болц зэрэг хөвчин гэж онцлоо. Тэгэхээр ер нь буцаад эрэхтэй болох боломжтой юу гэж. Яг болно л доо хүүсээ сольж болно л доо. Гэтэ сольсон даруйдал буцаад зэрэгтэй охин болчихно гэдэг. Тэгэл манай ч угаас тэгэл бас эрэхтэй байхдаа л ойлгох байсан. Тэгээ бүр охин болоо бүр ойлгох болоо. Тэгэл үйлсэн ч ихтэй найз охинд байлаа. Үрхэд өдөөгүй байгаад эмхтэй болсон дуучлаарай гэл найз охиноос уучлахгүй наа. Найз охин ч ямархуу хэлдэг болохоор охин гэж шоололдог байсан ч үнэхээр охин болчих гэж. Маргааш нь багсын сурагчтай хэлнэ. Доош үйдэг охин гэж үзээрэй гин. Ангийн өвгүүд нь дээрлэхнэ. Тэгсэн гаднаас найз охиных нь ах нь орж ирээд нэгийг зөхөөж аваад бити дээрлэхэд байгиндэ. Тэгэд манай залуу тоош үед бас л уйлцуунаа. Эмхтэй болоод бүр хөвөлдөг болцсныг зэлгүй. Бүр тоош чамд хэлэхгүй бол болохгүй зүйл байна. Гинддэг намайг уучлаарай. Би хахад чинь сайн болчлоо. Миний сэтгэл хүртэл охин хөхөд болчлоо. Найз охин бүр шок. Тэгээ би ч бас гайхалтай. Тэгээд энийг сонссон найз охин ахта найз залуу алдах юм шиг өдөрждөрөөд мэдхгүй юу ч болоод. Тэгээд найз охин шууд хувцас тайлах юм байна. Хүчээр ер нь хувцсыг тайлах гэж үзнэ. Тэгэл манай ташид хэлнэ өдөөс. Бог болохоор хийж чадахгүй штэ гэд. Тэгээд энийг сонссон найз охин бүр үлээ гаднаас ах нь орж ирээд тэгс чинь нөгөө ах нь юм хэлчихсэн зүгээр зохид зодож аваад дуусгаал гараад явж байгаа юм да. Тэгээд энэ ахын акира гэдэг шүү зөө. Акира тоошод хэлнэ. Эмхтэй юм бол нанаа уйлаад үлд. Ахаар эрэхтэй юм бол араас нь яв гэж хэлээ шүү. Тэгэл манай залууч би эрэхтэй хэмээн хэлж заахаа явж өгнө. Тэгэл найз охин дээр очил шууд гарын татчихвал уруул дээр нь үсэл
ямар ч хэлээс нэг эвлэрч байгаа юм л да. Тэгээ хэлнэ. Би зүгээр ахтай хайртай шээ. Зүгээр л эрэгтэй хүний үед хүнд хэлдэг гэж зөө. За тэгээд энэ хоёр маань эвлэрч тууснаа. Тэгэл энэний угаасаа өргөжлөн угаасаа байхгүй. За тэгээд бодсны эцэст дараачихаа бичлэгээр юу оруулах вэ гэдэг. Энэ удаа бол би шийдэхээ болоод та нараас сайхан санал асуулаа гэнэ. Энэ бол та нарыг ямар төрлийн юм хүсэж байгаа гэдгийг яг тэрийг нь бол оруулнаа л гэсэн. Цугаж жагаад гинэт амир хүчтэй болдог ч юм уу. Эсвэл зүгээр ихтэйсээ дуусан төсөл ойлолдог. Эсвэл айгүй хөөрхөн хайрт оролттой. Эсвэл үнэхээр тийм гоё чийл ч юм. Ер нь л зөндөө төрлийн хэл байгаа л та. Эсвэл нэг тийм жоохон юу тийм зүгээр л яг үзэхэд л айгүй гоё. Тэгээ нэг тийм утга мутаг хайгадаг шаардлагагүй юм байж болно. Жишээлбэл одоо нөгөө миний нэг оруулсан юмшлэг гэдэг. Цус орогчийн юу гэлээ. Тийм. Гэртээ бүх цус орогч. Ер нь бол тэр шиг аниме дээрс байж болно. Эсвэл нэг тийм тоглолцсон тоглоом дотор тоглоом тоглож байхдаа хөөдөө тоглоом дотроос ирдэг аниме төрлөөс байж болж байна. Айгүй олон бай. Та сайхан коммент нэр бичээд тэгээ хамгийн их лайк авсан шууд дараачихаар нь явж зөө. Тэгээд тэрвээ нэг коммент чинь нэг жоохон сулхан байгаад юм бол шууд дараачихаар юм болохоор одоо шинэ жил төгсөж байгаа болохоор нэг тийм сантатай аниме ярьж өгөх гэж бодож байна. Тэгвэл та адил шийдэндээ сантатай аниме үзэх эсвэл өөртөө дараачихаар ярих аниме төрлөө сонгох уу? Би сайхан биччихнэ зөө. Тэгээд бас манайханд манга уншдаг хүн байх юм бол чамд хэлэх зүйл байна. Цагаан зураг.com нэг сар ирэх бол нэг сар бонуснд нь явж байгаа шүү дээ. Айгүй хэрэгтэй. Тэр нь одоо шинэ манганууд оруулж эхэлдэг болж байгаа. Тэр нь л чамд зэрэгтэй над зэрэгтэй чи нэг сарынхаа мөнгөөр сайхан 2 сар манга орчнаа л гэсэн. Өөр хичээл орохынхаа нь л баг хичээл чинь орсны дараач манга уншчихлаа байх юм. Тэгвэл ингээд зихнээсээ байж та.